За их сонсогч та бүхэндээ бид сая Гомсөрөнгийн иргэдийн угай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэрмаагийн дуулсан Эрдэнэ гимэн эрхэм ханин гэсэн урлагийг та бүхэндээ зориуллаа. Одоо Улаанбаатар хотод 8 цаг 35 минут болж байна. Монголын радиогийн өглөө хөтөлбөрийн энэ өдрийн зочин яг одоо студид ирсэн байна. За өнөөдрийн зочноор Хүрэн брендийг үүсгэн байгуулагч Өдрөө оролцож байна. Сайн байна уу? Сайхан амарсан уу? Өглөөний мэдрэг. Сайн байна уу? Өглөөний мэд. Бүгдэнд. За баярлалаа. Энэ 7 хоног Монголын радиогийн өглөөний хөтөлбөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих 7 хоног болгоод үндэсний үйлдвэрлэгчдээс яриа авч заавс үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сонсогчдод танилцуулж бас үзэл бодлыг сонсож байгаа. Тэгэхээр Хүрэн брендийн талаар эхлээд анх үүсчихсэн цагаасаа ер нь яагаад Хүрэн брэнд гэж үндэсний үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэх болсон тухайгаад ингээд танилцуулж эхэлвэл. За би чинь 2003 онд урлах эрдэмтдийн сургуульд ороод дизайны чиглэлээр 2007 онд хувцсны дизайнер мэргэжлэр төгссөн. Тэгээд л яг мэргэжлэр явсан. Одоо 10 хэдэн жил явж байна. Янз бүрийн бүхэл төрлийн хувцас ойж үзсэн. Тэгээд нэг л өдөр хүрдэг оёмор санагдал ягаад чи. Тэгээд оёод тэр шинээр ажил дээр ганцаар хонж оёод бүр үзмэр санагдав. Тэгээ өглөө нь тэр чинь баг 7 молоо болж илүүд. Өглөө нь өмсөд гэрлүүг алхсан өвөл. Би даарах нүг өөрөө үзнэ гэд. Тэгээд алхаал амар гой санагдал. Тэгэл ер нь тэрнээс хойш хүрэмгээл хийж эхэлсэн. Тэгэл тэр оройн чөлөө маргааш зүгээр хүрэм гэж нэр санаанд орж ирээл бичиж үзээл. Тэгэл за зөв хүрэмгээд өгчихъя гээл. Ер нь нэг айхтар нөгөө төлөвлөж байж нэг юм хийгээгүй. Гинт гинтлийн л тэгэл ягаад энэ күртэг энд хийж болохгүй гэж. Энэ маа чинь яг ийм күртгэр дансан ер нь их ховор байсан. Одоо хэдэн он гэсэн үг? 2017 оноос л хүрэмгээд нэртэй болсон юм. Тэрнээс өмнө бол бид нар нөгөө оюутны чиглэлээр би чинь янз бүрийн юм хийгээл хуваарай л үзчихсэн байхгүй. Тий. Тэгээд ер нь бэлэн хувцсны чиглэлээр айгүй олон төрлийн юм хийж үзсэн. Тий. Тэгэл сүулдэ күртгээ ягаад одоо бол яг күртгэл хийж байгаа. Сайжруулах тал дээр дандаа ажилдаг. Монголын радиог Улаанбаатар хотод хөдөө орон нутагт радио долгионоор онлайнаар MNB радио аппликейшнаар за тэгээд Монголын радио пэйжэр гэдэг ингээд энэ олон сувгаар хүлээн авч сонсож үздэг. Радио сонсож байгаа сонсогчдын хувьд одоо яг ямар хүн ирээд ямар хувцастаа сууж байгаа нь тодорхойгүй бидний дуу хоолой сонсогдож байгаа. Дүрстэй үзэж байгаа хүмүүсийн хувьд бол бид гурлаа өнөөгдөө Хүрэн брендийн хүрмийг хавар намрын хувцсыг өмсөд ингээд сууж байгаа өнгө өнгөөр нь өмсөө суудсан байгаа гэсэн үг тийм. Радио сонсож байгаа хүмүүстээ ингэж тайлбарлаж өгч байгаа. Хүрэн брэнд өвлийн эмэгтэй эрэгтэй хүүхдийн бүртэг байдаг лөө. Тий, ер нь 8-9 наснаас дээш л. Тий. Нэр төрлийн талаар яриач. Тэгээ гаднаас орж ирж байгаа хүүхдгнүүдтэй харьцуулахад ер нь ямар байдаг вэ? Яагаад бид үндэсний үйлдвэрлэлээ тэр дундаа Хүрэн брэндийг сонгох хэрэгтэй юм бэ? Дэмжих хэрэгтэй юм бэ? Тий, яг орж иж байгаа хүүхдгнээс бол дотохгүй илүү бараг л илүү гарч байна одоо бол. Тэр нөгөө нэг одоо 4-5 дахь жилдээ хийж байна. Дандаа сайжруулж л явдаг ерөөсөө. Юугийн хийвэл Монгол хүний биед илүү өмсгөлэн зохицох хэвээр. Хэрэглээг хангах хэвээр. Одоо халааснаас ахуулаад тий. Загвар нэр төрөл дээр дандаа харж байна. Маах чи хавар намрын күртэг, өвлийн күртэг гэдэг үндсэн яг хоёр чиглэл яг ингээд зориулж юм гаргадаг. Тэгээд загвар бол нэг 10-аад нэр төрлийн загвартай. Тэгээд өнгөний сонголтын дээр их анхаардаг. Дээрээс нь суулт эсгүүр дээрээ байнга ажиллаж идэг гэсэн. Одоо бол яг за одоо болцсон шүү гэж хэлж үрж чадахгүй шүү дээ. Тэгэл хүмүүсийг өмсөөл харах юм, худалдаа авагч нар харна, хүмүүсийн санаа бодлыг дандаа авна. Тий, тэгэл тэрэн дээр дандаа ажиллаж идэг. За Монголын радиогийн өглөө хөтөлбөр жишээлбэл битээр бол Хүрэн брендийн одоо хөрмийг ингээд өмссөн сууж байна. Тэгээд Монгол хүний уруухан хийц шингэцэн гэж бодохоор ягаад ч юм өмсгөд хүртэл бие дэвтээх юм. Тэгээ Монгол хүнд их тийм зохицолтой санагдаж байгаа нэг саашаалтай. Магадгүй бидний сонсож байгаа хүмүүс Хүрэн брендийг бас авч хэрэглэе. Нэрээ бас эн чинь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж. Гол нь энд видео ярьж байгаа нь вөхлөөр тусгаар тогтносон бүр ирэхт Монгол улс дотроо өөрсдөө үндэснийхээ үйлдвэрлэлийн хувцсыг одоо хэрэглэгчтэй олон нийтэд монголчуудаа хүргэж гинэ гэдэг бол үнэхээр саашаалтай. Тэгээд сая таны яриан дээр гарч шít. Ер нь бол өнгөний сонголт бөгөөд хийц загвар дээр нь яавал монгол хүн зохицох вэ? Монгол хүний биеийн харьцааг хэлбэр хийцэгдэг бол бас чухал зүйлийг бас төлхөө анзаарж үйл ажиллагаа явуулдаг нэг саашаалтай санагдаж байна. Хэдэн жилийн хугацаанд явуулж байгаа. Одоо бол Хүрэн брендийг ер нь монголчууд бүх нийтээрээ бас харьцангуй мэддэг, ойлголттой болчихсон.
Гайг одоо 17 оноос хойш хүрэн болсон юм. Тэрнээс өмнө яг нөгөө ойдлын чиглэлээр юм хийжсэн л та. Янз бүрийн юм хийжсэн. Тэгээд куртэг яг хийж эхлээд хүрэн брэнд нэртэй болоод 17 оноос хойш одоо 5 дахь жилдээ хийж шүү дээ. Тэгээд нөгөө бас нэг юм хэлмээр үндэсний үйлдвэрлэл гэхээр амар үнэтэй галуугүй байхгүй. Тэгээд бид нар яг тэр орж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлд түүцэл байх хэрэгтэй. Түүнээс үнэтэй заавал үндэсний үйлдвэрлэл намайг дэмжээрэй гээл айхтар ашиг шингээгээл үнэтэй зараад ивэл сутгахгүй болчихно. Тэгэхээр бид нар нөгөө байнгын ажилтаа байхын тулд энэ чинь миний ард би ганцаараа биш байхгүй багаараа өвчнөө олвол олон хүний амьдрал явж байна. Тэгэхээр бид нар байнга ирэх ажилтаа байхын тулд бүтээгдэхүүн аягүй чанартай гардаг. Одоо тэгээд нэг айхтар нэг ингээл бид нар нөгөө нэвтрүүлэг хийгээл нэг айхтар сурчлаад байна. Маркетинг хийхгүйгээр тий чанартай аягүй манайх ер нь нөгөө ам дагаж аягүй хүн өртөг. Тэндээс сонслоо, эндээс сонслоо гэд. Тэгээ бид нар Facebook пэйжээр л юмудаа явуулдаг. Тий. Тэгээд дээр нь бол Монголд бас яг энэ төрлийн үйл ажиллагаа, эдлийн үйл ажиллагаа явуулж байгаа, шинэ загварууд гаргаж байгаа маш олон зөндөг шүү дээ. Одоо ч байгаа байж шүү дээ. Нэг гарч байгаа шүү дээ. Брэндүүд бол ерөөсөө зөвлөгөөд бол загвар хийстэй ихээс илүүтэйгээр чанартай анхаардаг нэг цаашаа санагдаж байна. Тэгж нэрдэн цэвэрлээ брэнд гэж байна. Тийм, би бас санал нэгдчихэв. Би хүрэн брендийг 2018 онд анх бас яг ингэж нөгөө ам дамжиж өөрөө манай ажлын газрын одоо сошиал найруулагч хүмүүсд ирсэн байсан. Тэгээд эмэгтэйчүүд чинь нэг тэгдэг штэ энэ ямар юм байна. Байж байвал нөгөө өөрөө өмсөж үзээ. Хүй боломжийн юм шигээр. Тэгээд би анх хүрэн брендийг 18 онд өмсөж үзчихсэн. Тэгээд 17 гэсэн логон дээр ам байж харан би энэ өнгөрсөн жил гарсан шинэ хувцс юм биш үү? Тэгэд яг бодчихсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш бас хавар намрын курткийн болоод өвлийн курткийн миний хувьд бол хүрэн брендийг мэддэг гэж бас ойлгож байна. Тэгээд таасаа хэлсэн тийм ээ өдөрт бараг үндэсний үйлдвэрлэл нэгээр нэмэгдэж гин гэд энэ дунд аль болох урт удаан хугацаанд бие дааж ингэж явах нь чухал шүү дээ тий. Хүрэн брендийн урт удаан байх юм онцлог нь таны давуу тал юу вэ? Тий бид нар чанар дээр үсээ амар сайн анхаарч байгаа. Дээрээс нь үн одоо ерөөсөө л үн болчиход байна. Тэгээ үнэ доктортой байх хэрэгтэй. Дээрээс нь айхтар өндөр үнэтэй бол угаасаа хэцүү. Манайд бол одоо ямар байгаа вэ те? Хэцүү шүү дээ. Амьдрал хүний амьдрал чинь янз бүр л байгаа. Тэгээд чанартай бөгөөд боломжийн үнэтэй байвал хүмүүс хэрэглэнэ. Тэгээ заавал тэггүй нэг зүг жишээ авахд 14-өөр босгоод 100 төгрөгөөр зарах гэдэг утгагүй байхгүй. Тий. Хитрхи их тиймэрхүү юм жоохон чиг хандлага орчод байна. Тэгээд тий. Ерөөсөө нэг ингээд тэгээд чинь манайх ч хүн ам хитүүлээ цөөхөл байхгүй. Яг зах зээл үнэхээр том болно шүү дээ. Тэгэхээр одоо бид нар яг доктортой ажиллах хэрэгтэй. Хүрэн брендийг хүмүүс төртөд аваа одоо бол ер нь мэддэг болчиход байгаа шүү дээ. Айгуу сайн мэдчихэж байгаа. Тэгээд нөгөө хүмүүс орж ирээд худалдаа авалт тийм би бүр өөрөө хүртэл дандаа ороод ярилцдаг байхгүй. Бид нар яавал одоо юун дээр нь ажилламаар байна? Та нарт яг яамаар байна гэдэг. Дүнгүүд нөгөө тэр хүмүүсийн санаа бодлыг л тусгаал явж идэв. Зарим нэгэн хүнийг стод, зарим нэг нь бол бүр айхтар шаардлага тавина. Тий. Өөрсдөө нэг л ганц дэлхийд нөгөө дэлхийд ганц юм худалдаж авах гэж шиг бас хүмүүс байна. Бас энэ нөгөө худалдаа авах соёл гэж бас уг нь айгүй том яригдмаар байгаа байхгүй. Одоо бол үндэсний үйлдвэрлэгч гэхээрэл пэйж дээр нэг бид нар чинь бас амар стресстэй л байж байгаа байхгүй. Нөгөө орж ирсэн хүмүүс чинь бас янз бүрийн харилцаатай хүмүүс орж ирнэ. Тэгээд тэр болгоныг бас уг нь сайхан хэлмээр байна. Нийн үгүй ярилцлагатай хэлчмэл заримд нь үнэхээр хэлчмээр санагдтiin. Тэ энэ чинь бас хүндэтгэх хэрэгтэй бидний хөдөлмөрийг өчнөө олон жил бид нар өчтөр дааваа аваад өнөөдөр ийм хөрөнгө гэдэг брэнд чи ийм болчих واخ. Ийм болохын тулд айгүй олон жилийн хөдөлмөр байгаа. Миний ард манай баг өчнөө олон хүн байгаа. Тэр хүмүүсийн амьдрал нэг гэр бүл хэдэн амралт ирлээ те. Тэгээ ийм болгоныг ерөөсөө яг илүү ойлгодог нь их л те. Ойлгохгүй хүмүүс бас байна. Тий. Энэ бол яг нөгөө үндэсний үйлдвэрлэгчдийн өдөр тутамдаа тулгарч байгаа жаргал болон зовлон шүү. Та хоёрын чиглэлээр 15 6 жил сургуулийн төгсөөд ингээд ажиллаж байна. 2017 оноос эхлээд яг ингээд дагнаад хөргөн нэртэй брэндээ үүсгээд одоо 4 5 жилийн нүрийг ингээд үзээ явж штэ. Аль хэдийн үндэсний үйлдвэрлэгч болсон. Дотроо та ямар бахархалтай байдаг вэ? Тэгэл гоё штэ. Би нүг яг энэ чиглэлээр ерөөсөө өөрийгөө явна гэж бодоогүй байхгүй. Тэгээд бүр ярих юм бол инээдтэй түүхтэй би энэ сургуульд орсон түүх мөг. Тэгээд би тэгээд нөгөө бурхнаас сурсан зураг юм билгүй дээ. Нэг мэдсэн л би ойдлолд орцсон байсан. Өөрөө ч амар дуртай болцсон байсан нөгөөдөгтөө.
Тэгээд одоо яг одоо ингэ харахад бол айгүй гоё байна. Надад бол би бас юм хийгээд байгаа байхгүй улс орондоо. Тэгээд хичнээн хүнийг ажлын байртаа болгож байна. Манайх одоо нэг 15 боллоо. Надтай нийлээл 15 боллоо. Тэг өшөө бидэрт зах зээл байна. Өшөө худалдаа авалт хийгээд өшөө үйлдвэрээ томруулах юм боломж бол зөндөө байна. Тэгээ одоогор эн чинь нөгөө юм чинь шатараалаараа л явмаар байна тий. Тэгэхгүй тэгээд гинт нэг айхтар яаж худлаа бэлээ. Тэгээ юм хамгийн гол нь бүтээгдэхүүний ингээд чанараа дагаал угаасаа араасаа аяндаа нөгөө үйлдвэр чинь өргөжөд явна. Тий. Түүнээс бид чинь нэг 3 4 лэл байсан. Би ч ганцаараа л бараг сүлдээ ингээ яг эхэлж яхад бол байсан шүү дээ. Тэгэл 2 3 болоод ингээл явсаар гал одоо юм болж байна. Тэгэхээр нөгөө хүмүүст бүтээгдэхүүнээ хүргээд тэр хүмүүс таалагдаад ирэхээр аяндаа төвтэй тэргүй манайх дагаад явчихна. Тий. Түүнээс нэг айхтар гин нэг амар том төсөлт хийвэл жоохон дими явах. Тий. Одоо монголчуудын тухайд ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэлээ хэр сайн дэмждэг болсон байна. Та бол үйлдвэрлэгчдийн нэг одоо хувцас бэлгэж чинь өөр одоо үндэсний үйлдвэрлэлийн зөндөл олон газрууд Монголд үйл ажиллагаа явуулж штэ. Тэрийг ер нь хэрэг хавж хэрэглэхээс зорддог болсон байна монголчуудын тухайд. Үгүй айгүй сайн. Нөгөө ер нь л авч өмсөх аюу дуртай байгаа. Тэгтээ нөгөө өмсөх дуртай яг тэр юм дээр нөгөө дөрөөлөд зүгээр нэг за нэг удаагийн бушуугаа өгөө явуулчих гэж бодох л буруу болчиход байгаа. Тэгэнгүүт тэрний эсрэг бүр тэгж зорж ирж яхад нь өшөө илүү гоё юм хийгээд бүр эргээд те нэг хүн чинь 10 болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр тэхийн тулд л явах хэрэгтэй. Таны энэ ярьж байгаа үзэл бодлоос их таалагдаад энэ үнийн тухай ярьсан шүү дээ. Яагаад нэг төгрөгөөр хийчээ 100 төгрөгөөр зарах гэдэг юм бэ гэдэг. Хэрэглэгчид бас хэлдэг. Манайхан л гэж ярьдаг тийм. Манайхан нэг юм гаргачаад одоо эхний жилдээ гайгүй сайн ингээл хүмүүс аваад одоо хэрэглэгчдийн хүртэл болоод ирэхээр үнэ нэмждэг. Ямар нэгэн идэж явах бараа бүтээгдэхүүн байвал гарам нь багасчдаг гэдэг ингээд шүүмжлдэг шүү дээ. Үгүй тэр яг үнэн хүн болгон мэдчихэв нүднэр харагддаг юм чи тий. Эсвэл материал нь муудчихдаг ч гэдэг юм уу? Яг ингэ шүүмжлэх. Одоо Монголд үндэсний үйлдвэрлэл хийх хэр их зах зээл байна гэж харж байна та жишээлбэл. Одоо танахаас өөрөөр монголчууд тэр монгол хүн бол өөрөө сэтгэх юм бол үндэсний үйлдвэрлэлийн ийм зүйлүүдийг хийх боломж болцоонууд залуучуудад байна гэдгийг бол харж байна та. Боломж л амар шүү дээ. Юус дүүр. Юм л хийж л чадвал хамгийн гол нь чанартай хий. Зүв явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нөгөө данаа нэг ашиг төрүүлж хараад ерөөсөө ингээд юмыг нэг өөр өнцгөр хараад байх юм. Тэгэхгүй ингээд урт хугацаанд ажил хөдөлмөр энийг тогтооно гэж ерөөсөө харахгүй л шүү. Зарим хүмүүс шүү. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй манайхан одоо баг ер нь бүгд юм хийж байгаа шүү. Монгол те. Айгүй сайн бол. Та өөрөө бусад үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмждэг вэ сонголтуудад? Зөвхөн хувцас биш байж болно шүү. Дэмжиж шүү. Ерөөсөө л ингээл Монгол юм шүү дээ. Материал түүхийд те. Ойдлын технологи. Ойдл чинь яг технологийн дагуу оёгдчихж л гоё болно. Сайн болно, чанартай болно. Одоо 3 жил өмсчлөө гэд орж ирээд яагаад ч гэнэ дахиад шинийг авдаг байхгүй хүмүүс. Тэгчл амар гоё санагддаг байхгүй. Тэгвэл юм болгон 100% төгс байхгүй. Бид нар цаалтаа гаргаж штэ материал дээр. Сонголтоо хийж байгаа. Тийм сонголтоо хийж байхдаа алдаа гаргачихж байгаа. Тэгээ тэрийг нөгөө хүндээ хийгээд явуулчихж байгаа. Тэгээ буцаад ирэхэд нь уучлаарай бидний ингэсэн байна энэ чинь солиод игээл гэдэг. Тийм. Тэгэхдээ тэрийг нөгөө ойлгоод айгуу гоё те эн чинь ингэсэн байх шүү гэд ирэхэд нь бид нар зүгээр саа зовлтгоо солиод гэж байгаа. Тийм. Баярлалаа. Нэрээ тийм хөдөө орон нутгийн сонсогчдод хүртээмж ямар байдаг вэ? Улаанбаатар хоттой хүргэлт байдаг. Одоо ч ер нь хүн болгоны сонирхол ер нь гэртээ байж байгаад хүргэлтэд очих сонирхол бас байгаад байдаг. Тийм маань хүргэлттэй. Тэгээд орон нутг бас унаад тавьдгийг. Унаанд тавьж өгч явуулна тийм. Тэгэхгүй тэгээд юм болгон хотод байдаг. Хот тавиараа л ингээл учрахалцдаг. Тэгэхгүй шүү дээ. Орон нутг чинь аюул зах зээл шүү. Тийм байна. За тэгэхээр утасны дугаар ялцчихгүй хэрэг болж байна тийм ээ. За хүрэн гээд Facebook нүүр намар хайгаад үзэхээр пэйж нь гараад тийм. Манай хөрөөс пэйж дээр үн хайд бүх юм зүгээр л нээлттэй байждаг тийм. Зүгээр л шууд хэрэглэгчийн юмнаас л анзаардаг дандаа. Хэрэглэгчд орж ирээл одоо манайд чинь арзмаар арч байж байгаа хүмүүс захиалж байгаа. Хүмүүс яг аль юун дээр нь дандаа нөгөө хасал тайрал те юу хийлгэж байна. Тэгэл тэр хүмүүс судлал
зүгээр туслахаараа л одоо явчихдаг шүү дээ. Түүнээс айхтар ингээл нөгөө судалгаа шинжилгээ нэх яагаад гэдэг тийм. Хувцас чинь нэг өмсөд ирэхэд би хэр сууж ин хэр эвтэй мэддэгдээ явчихдаг тийм. Нөгөө хэрэглэгч идчихэл хамгийн том судалгаа байхгүй. Тийм байна яг тийм. Материалын хувьд манай онцлог цаг агарын. Тийш ер нь сэрүүн үн чинь. Тэгэл материал анх бол ер нь материал дээр жоохон алддаг байсан. Одоо бол ер нь баг алдах байсан. Материал сонголтыг аюу сайн хийдэг байсан. Тэгэл эн чинь дурслагжаад л байна гэсэн үг. Тийм байна. За маш их баярлалаа. За сонсогч та бүхэн Монголын радиогийн өглөөний хөтөлбөрийн Мямар гарагийн өглөөний зочинтой уулзлаа. За өнөөдрийн зочин хүрэн брендийг үүсгэн байгуулагч эдрээ бидэнтэй ярилцсан. Тэгээд энэ 7 хоног өглөө хөтөлбөрийг бас дэмжиж ажиллаж байгаа өглөө хөтөлбөрийн хөтлөгчд дүрстэй үзэж байгаа сонсогчд мэдээд байгаа өглөө одоо хүрэн брендийн хувцсыг ингээд өмсөөд суудсан байна. За радиогоор сонсож байгаа хүмүүсийн хувьд бол яг ингээд сая тайлбартаагаар нь хүлээн авлаа. Амжилт хүсье танд. Баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч манай студиуд ярилцсан радио сонсогчдод мэдээллийг хүргэсэн хүрэн брендийг үүсгэн байгуулагч эдрээ за хүрэн брэнд илүү их тэлж Монгол хүмүүсийн үндэсний хувцсны хэрэглээг хангасан ийм одоо томоохон брэнд болно гэдэг итгэл өгсөн. Тэгээд амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. За одоо Улаанбаатар хотод 8 цаг 55 минут болсон байна сонсогчдоо. Монголын радиогийн өглөөний хөтөлбөр 9 цагт өндөрлөдөг. Өнөө өглөөний 6 цагаас хойш бидэнтэй хамт байсанд та бүхэнд баярлалаа. За маргааш өглөө 6 цагт бид ер нь энэ 7 хоногт үндэсний үйлдвэрлэлд дэмжих 7 хоног болгоод энэ сэдвэрээ үргэлжлүүлээд ярих болно.